hour experience that's mentally and emotionally tough, you've got to trust the process. Get out of your f***ing head. Focus on one evolution at a time. За сайн байцгаана уу? Намайг Алекс гэдэг, Аримбол гэдэг. Та саяны бичлэгийг үзээд энэ одоо яагаад нэг цэрэг армийн бэлтгэлээ хийгээд байгаа юм бол тий одоо яагаад гоё л биш дээ гэсэн юм бодж иж магадгүй одоо шүмжлэх гэж байгаа болохоор гэхдээ нэг сонин болгож хэлэх юм бол саяных бол жинхэнэ цэргүүд биш. Ямар ч цэрэгтэй холбоогүй хүмүүс. Зааж байгаа хүмүүс нь ч цэргүүд биш. Саяных бол MDK гэж сая Америкт яг коронагийн үеэс яг дөнгөж хоошоогоо айгу алдартай болсон, айгу вайрал болж исэн нэг одоо тийм програм 3 өдрийн тийм одоо курс айгу гоё нэр өгсөн тэрэндээ заяа курс 3-day course гэж энэ тэр заяа. Тэгчээд тэр нь болохоор хүмүүс одоо ирчүүд тэрэнд нь хамрагдаад хатуужил суудаг те өөрөөсөндөө одоо аливаа юм нь ингэж амархан сандардгүй айдгүй тийм зоригтой болгож өгдөг. Одоо тийм амлалтай зохиосон юм байл л дээ. Тэгсэн чинь уг нь сонсоход бол амар гоё гоохгүй. Би одоо энэ 3 хоногийн өмнө хамрагдаад одоо би өмнө жоохон нэг амархан сандарч твтэй байсан бол тихээ болох юм болов би ингээд бусад одоо гэр бүлийнхнийг хамгаалахад гэр бүлийнхэндээ илүү тулгууртай ир хүн бол чадах юм болоо гэж хүмүүсийг амар их итгүүлсэн. Гэхдээ яг үнэндээ ийм хизээч бүтдэг. MDK гэдэг нь Modern Day Knights Project гэдэг нэртэй. Modern Day гэдэг нь бол орчин үеийн Knights гэдэг нь одоо нөгөө айхтар төмөр дуулга өмс нөгөө Европын нэг цэрэг баатрууд байдаг шүү дээ. Одоо тийм юм хэлдэг хөхгүй. Одоо орчин үеийн тийм хүн болгох одоо тийм амлалтай гэсэн үг заяа. Уг нь бол сонсоход амар гоё. Одоо бараг огшмоор сонсогдож байгаа тий. За тэр жоо та нар нэг ганц бичлэг үзүүлчих заяа. You guys are in terrible shape. I just would like to let that be known. You're in terrible physical condition. I'm sure your wives and girlfriends are proud. За, саяны бичлэг дээр бол нөгөө хамрагдсан хүмүүс газар нэг хитэн нэг мангар том нөгөө нураалагын алах байдаг шүү дээ. Барилгын ажилд ашигладаг. Тийм алах ингээд урдаа барингуудаа ингээд газар мөлхөөд явж байгаа. Тэгэнгუთ нөгөө одоо дасгалжуулагч гэх үү одоо яг юу гэх үү тэрийг одоо нэг худлаа цэргийн дарга болж үжиглмээрсэн нэг юм нэг хүн байгаа. Тэр нь болохоор you're in terrible physical condition. I hope your wives and girlfriends are proud гэж хэлж байгаа байхгүй юу. Тэр нь бол одоо та нар өстой би хаач мяа байна. Хүчгүй байна, сул дорой байна. Өстой та нар өстой бүтггүй нөхдүүд гэсэн маягийн хэлэнгүүтээ араас нь та нарын ихнэрүүд бас найз охтууд та нар үнэхээр бахархдаг баг те гэж одоо ингэж яожилж ингэж хэлж байгаа байхгүй юу. Тэр нь яг уу үнэхээр цэрэгт байсан болвол те одоо дайны талбар руу явахаар бэлтжижсэн болвол нэг төрлийн бас яг уу тэгэж жоохон өдгөн зүв. Гэхдээ яагаад би энд амар дургүй вэ гэхээр энэ програм нь шүү дээ. Нэг хүн хэдэн төгрөг төлж байгаа гэж та нар заяа. За цэрэгт явхад та цалин авна. Цалин авангаа ийм хэцүү байдалд байна. Тэгэхээр бас яг нэг төрлийн өөрч ашигтай тийм ээ. Цэрэгт тэглэж энд сурж байгаагаас илүү сайн юм сурна, илүү хатуужилтай болно. Би өөрөө цэрэгт яваагүй л дээ. Гэтэ яаж шарваханаар бодсон тийм шүү дээ, тийм ээ. За, тэгэнгუთ шүү дээ. Энэ програмд хүмүүс өөрсдөө халаасаас өөрсдөө төрөвчнээс банкныхаа аккаунтнаас хэдэн төгрөг төлж ордог гэж бодож байна гэж. $18,000. Солиотой байгаа үстэй. 18,000-аар өстэй бараг худлаа ирсэн хүнднийг хэцүү амьдралтай хүний амьдрал мараг ирэхээр байгаа үстэй. Тэгж яхад энэ хүмүүс миний мөнгийг агуудаад намайг доромжл. Намайг илдвэр хийл.
гээ явчихж байгаа байхгүй. Гэтэ бол би энэ хүмүүсийг хитрхи буруутгахгүй. Энэ бүртгүүлж байгаа хүмүүст ер нь буруу байхгүй. Яг гэвэл одоо үед сошиалор бол амар их ялангуяа яг хуу эмэгтэйчүүдэд их асуудал байдаг баг. Би гэхдээ өөрөө эрэгтэй хүн, миний сошиал медиа одоо Facebook, Instagram юу гэдэг, TikTok тиймнүүдээр намайг ирэх хүн болохоор ирэх хүн зориулсан тиймнүүд гаргаж байгаа. Тэгээд ер нь орчин үед чи ер нь хангалтгүй шүү гэсэн бичлүүцтэй байнга гарч ирдэг. Би өөрөө бол ер нь өөрөө өөртөө айгуу гайгүй итгэлтэй гэж боддог өөрийгөө. Тэгэхээр тийм бичлэгүүдэд нэг хитрхи ачаал өгөөд идэггүй, ач холбогдол өгөөд идэггүй. Өөр дээрээ тийм хэрэггүй ачаал тавьдаггүй. Гэхдээ тэр чинь нөгөө аль хэдийн өөрөө өөрсөндөө жоох итгэл муутай хүмүүст чи хангалтгүй байх шүү. Чи хангалттай цалиу болохгүй. Чи хитрхи бүдүүн байна, тарган байна. Хитрхи туранхай байна. Одоо бүр чи хитрхи бак байна. Хитрхи булчинлаг байна. Гэсэн юмнууд хүртэл гарчаад байгаа. Тэр өстой амар солиод. За тэр чи яах вэ? Тэгээд тийм бичлэгээр ингээд утас нь ингээд бөмбөгдүүлээд идэг. Бөмбөгдүүлж хагаад за би ер нь өөрчлөгдөх ёстой мэн гэж тэр хүн боддог. Хүн өөрчлөгдөж өөрийгөө сайжруулна гэдэг нь хизээч муу юм биш. Дэлхий дээр төгс хүн гэж байхгүй. Аашсан чинь өөрийгөө жоохон аашдаг мэдж байгаа бол аашсангаа жоохон засах гэж хичээ. Жоохон дасгал хөдлөн хангалттай хийдгүү гэж өөрийгөө мэдж байгаа бол жоохон дасгал хөдлөө хийгээд гаршиг хитэн ганц 2 майл хийдэг километр алхаад тийм ээ. Төмөр үрг. Тэгэхэд бол ерөөсөө буруу юм байна. Хүн сайжирч байдаг, хүн сайжрах хэрэгтэй, өөртөө ашигтай, гэр бүл дотных нь ойр тойрныхоо хүмүүст ч гэсэн тусламж бол тийм ээ. Тиймэрхүү гоё. Өөрөө өөртөө сайжруулах нь сайн юм, муу юм бол хэзээ ч. Гэхдээ энэ хүмүүс хөөрхий өөрсөндөө жоохон итгэлгүй. Дээрээс нь утсаа нэнгүүд хүртэл өөдөөс нь you are not enough. Чи одоо ингэ хангалттай хичээхгүй байх гэж хэлэнгүүт тэр хүн одоо би яах юм бол гингүүт бүү яаж жагаад яг коронагийн дараа шүү дээ энэ хүн болгоо ингэ жоохон эм орцсон багт. Бүү MDK надад мөнгө өг. Би чамайг өстэй мундаг ир болгоно. Гисэн амлалт өгөөд энэ хүмүүсийг одоо нэг төрлийн тархинь угаачж байгаа л гэсэн үг. За одоо энэ дараагийн нэг бичлэгээс үзүүлчихье. What happens when we have to go fight another war? What happens when your wife or your kid needs you? You don't have the physical or mental capability to help them. You are a liability to your families. Do you want to be a liability? No, instructor. Do you want to be a liability? No, instructor. Then put out. Do something. Show up. Put the sledgehammer out. Life is hard. Being a husband's hard. Being a father's hard. It's fucking hard. За энэ бичлэг дээр болохоор ингээд айгүй болоо да. Do you want to be a liability? Одоо дахиад дайн гарвал яг уу чи одоо ийм гэр бүлийнхээ одоо бусад эх орныхныгоо одоо сул тал нь баймаар байна уу гэж айгүй хэлээд орилоод байгаа. За нэгдүгээр дайн гарлаа гэж бодоход та нартай л хамаарахгүй. Тийм ээ. Дайн гарлаа гэж бодоход дайнд явах тийм хүсэл байвал цэргийнхээ албанд хамрагдаад цэргийнхээ бэлтгэлийг хийгээд тэндээсээ өөрөө цалингаа аваад гэр бүлийнхээ ирээдүйг баталгаажуулаад тэгээд явдаг байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт do you want to be a liability? Одоо та нар юм сул тал баймаар байна уу? Одоо ингээд бас л нөхө хүмүүсийг ингэж доромжилж байгаа тий. Би одоо өөрийгөө сайжруулмаар байна гэж яхад одоо чи сул тал баймаар байна уу гэдэг чинь чи яг одоо сул тал болоод байна. Чи одоо ийм баймаар байна уу л гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь нөгөөдөл нь чааваас та нэг алхаа барьцсан л зогсож байгаа байхгүй. Ер нь энэ алхахнаас холддог юм дөө. Хийсэн бүх юм л энэ алхах. Тэгээд ер нь энэ хүмүүсийг өрөвдмөөрч юм шиг жоохон тэнэгч юм шиг санагдаж байгаа. Гэхдээ сая хэлсэн шиг ерөөсөө ингэж юу би л энэ хүмүүсийг буруутгахгүй байгаа. Харин энэ хүмүүсийн одоо энэ өөрсдөндөө итгэхгүй байгаа, өөрсдөө итгэл буутай байдлыг нь одоо ингэж ашиг болгож харж байгаад энэ MDK project-ийн хүмүүсийг амар үзий яддаг.
За дараагийн имчилгээ үзье. 60% you will not be here on Friday. I will make sure of it. You are the fucking right to be here on fucking Friday night. I will cut this fucking thing off my head before I let any one of you little bitches make it to that dinner table that don't fucking deserve the right to be here. I'll fucking make sure of it. За энэ хэсэг дээр бол ингээд 60% of you will not be here. Одоо I guarantee одоо та нарын 60% чинь энэ 3 хоногийн дараа гэхэд энд байхгүй байна. Би бүр баталж байна гэж байгаа. Тэгээд энэ бичлэгийг надад жоох инээдтэй санагдсан. Яг гэвэл дахиад тэр үн $18,000 төлчөөд очоод дөнгөж танилцуулгынхаа юм дээр очиж суусан чи та нар одоо 3 хоногийн дараа гэхэд 60% чи энд байхгүй. Гингу тэр хүмүүс зарим нь яг уу дотроо яхаараа байдгүй юм би чадна мадна гэл өөртөө гинт ингээл цээжээ түхийлгөөл те мөрөө чангалалтын иймэрхүү байж байгаа байх. Гэхдээ та нар ингээ бичлэг дээр үзвэл нэг ах нар хөөрхий. Ер нь 60% нь байхгүй бол $18,000 яг мөнгөө юунд өрч вэ гэсэн нэг жоохон харамслын царин бүгдээрээ нэг ингэсэн сууж идэг. Why? Тэ одоо яагаад ингэж хэлж байгаа хүмүүс янз янзын юм амлчаад одоо та нар угаасаа 60% чинь бууж өгнө гэдэг. Хэрвээ үнэхээр хүнийг сайжруулмаар байгаа бол та нар бууж өгөх хүсэнч би та нарыг бууж өгөхгүй. Худлаач байсан гэсэн хүнд одоо ингэж хэлэх хэрэгтэй байсан. Тийм биз дээ. Хүнийг одоо амьдралын сайжруулна, илүү найдвартай хүн болгоно гэж хэлж авчрангуудаа. За одоо нэг ганц сүүлийн имчилэг үзүүлчихье. Тэгээд дуусгая. Now we're going to try this again. When I sit down, you lay your ass on the ground, lay your head on the ground. Oh, you don't like watching that ocean come at you. That's life right there. Down. Take a little break. Up. Down. Up. Down. Up. Down. Up. Энэ бол амар нийттэй заяа. Ингээд талайн давалгаа ингээд хүчтэй ирж яхад хөвдөөд суугаад байгаа байхгүй юу. Тэгээ ихэндээ ингээд эдгээр ингээд буруу хийгээдсэн юм шиг байна. Ихэндээ нөгөө одоо багшил юм да тий. Ингээд та нар одоо бас л нэг арчаагүй байна. Хэд хэлэхгүй да гэл загнаал. Down гэл яг нэг давлгаа ирж яхад нэг доошлуулж байгаа байхгүй юу. За дахиад хэлэхэд цэрэг болох гэж байсан бол бас юу гэх вэ? Тэ? Ялангуяа ийм бэлтгэл цэрэг болох гэж байсан бол юу гэх вэ? Одоо далайн цэрэг тэ? Дайнд явах гэж байгаа хүмүүс ийм юм хийхгүй бол болохгүй. Энэ хүмүүс ч хөөрхий тэгэл гэртээ хүүхдээ харж байгаа ч юм уу, гэртээ ганцаараа байж байгаа л бичлэгийг ч үзчихэл. За энэ сони юм байна очиод үзье л гэсэн хүмүүс ч чаваас. Одоо нэг нь ингээд бүтлгүү нэг арсгийн амьсгалын юм өвчтэй ч юм уу те нөгөө астм гэдэг үл юм уу болохоор астматай байсан бол яах вэ? Тэгэл чам загнуулсаар байгаа ингээд бусдаасаа ингэж дутхгүй юм шиг харагдах гэж хичээж хагаад ус мус уушиглаад үгцэн бол яах вэ? Тийм юм болсон бол одоо яах вэ гэдэг бодол ингээд миний толгоонд орж ирсэн. Яг хүн болго ингэж бодохгүй ч магадгүй гэхдээ миний толгойд л орж ирсэн хамгийн ихний бодол бол тэр. За тэгээд ер нь л энэ бичлэгээрээ би зөвхөн яг нь MDK-г муулж байгаа юм биш. Угаасаа MDK одоо байхгүй. Сая 24 оны дундаас ингэж байхгүй болцсон. Хүн болго ер нь энэ хинт ширэггүй нэг шалт энийг хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ нэг юмыг одоо хүртэл ойлгохгүй л яваад байгаа одоо юм. Бисээ хэлсэн шүү дээ. Чи хангалтгүй байна гэж хэлээд байгаа бичлэгүүд хайггүй явж байгаа. Яг үнэндээ манай монголчууд ч гэсэн ийм бичлэг хийдэг. Би тэрийг харчаад амар дургуутсан. Чи сард тэдэн төгрөгийн орлогогүй бол ирэх хүн биш, тэ? Чи хөөрхөн ихнэргүй, хөөрхөн найз хүнгүү, эсвэл олон эмэгтэйчүүдтэй явуулдаж үзээгүй бол чи
одоо дутуу одоо эр хүн биш одоо арчаагүй амтан одоо нэг гоё машин унж гоё хаусанд амьдэрч явахгүй бол чи ер нь өөргөө эр хүн гэж дуудах хэрэггүй маягийн юм амар их сонсогддог. Тэгээд тэр нь ингээд сонсох болгоно ингээд би жоохон кринжлээд идэг. Одоо хайшин амьдрал та тий нэг сүртэй би одоо ингээд баян болохгүй хөөрхөн хүнтэй суухгүй болохгүй хөөрхөн хүнтэй сууж тий баян болоод сайхан амьдрал сайн л үз. Гэхдээ хүн амьдрах гэж ажил хийдэг байхгүй. Ажиллах гэж амьдрдаггүй. Тийм зугаа цэнгэл хөөх гэж хүн амьдрдаггүй. Зүгээр л амьдралын нэг хэсэг, тийм ээ. Хөөрхөн их нэртэй болвол мэдээж сайн л үз. Congrats. Чи одоо амар хөөрхөн их нэртэй л юм байна. Баяр хүргэе. Гоё машинтай юм байна. Баяр хүргэе. Өндөр цалинтай байна. За дахиад баяр хүргэе. Чи гэхдээ ингээд үнэхээр амьдралдаа юм хангалуун байгаа бол яагаад ингээд өөртөө юм сэтгэл хангалуун байгаа бол яагаад ингээд бусдыг доошоо хийх хэрэгтэй юм шиг санагдтыг. Хүн өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байгаа болвол бусдыгаа өрг эсвэл зүгээр л өөрөө замаа мэдээл яв. Өөрөө амжилттай болвол амжилт багтай хүмүүсийг ашиглах гэж битгий оролт. Амжилттай явбал бурхандаа талархах нь өөртөө талархах нь аав ээжтэй талархах нь өөрөө л мэд. Тэгэл амьдр. Битгий бусдтай өөрийгөө харьцуул. Чи магадгүй хэцүү амьдрч магадгүй. Битгий баян хүмүүстэй өөрийгөө харьцуул. Чи үнэхээр баян хахад цацсан баян амтан байх юм бол битгий өөрийгөө тэр ядуу хүмүүстэй харьцуул. Comparison is the thief of joy. Харьцуулалт гэдэг нь аз жаргалын хулгайч. Битгий тархиа угаалгаад заяа. Recharged, refocused, with nothing to stop me from being me. Okay.